За энэ бол бараг л миний сургууль дээрх влог. Тэгээд миний нэг өдөртөө хамт байцгаая. Би хоцорчлоо. Одоо гэлс гадуур хувцас локертой гэдгийг. Энэ толиг бити гайхаараа энэ бол албаар юм байгаа шүү. Би адилхан хоцорсон найзгаа олсон манайхаа. Сэн үү? Би бол ганцаар ингэж хоцордгоо байгаа. Миний амт нөхөд. За. Өө сайн байна уу? Зөвхөндөө юу авч явдаг талаараа харуулъя. What's in my bag? Оо, дахиад нэг хоцрогч. Миний амт нөхдөд хоцордог өдөр юм шүү. Сэн үү guys? Гадаа аим хөтөн минь ёо. What's up? Хамгийн их нь юу байна вэ гэвэл мэдээж хэрэг энэ камерны мас хав байгаа. Миний зүрхийг хамгийн хүнд болгож байгаа зүйл. Энэ юу вэ гэвэл зэн ийм гоё луунгийн шүүс байгаа. Нэг шингэн чиш өтгөн чиш ер нь бол ингээд хичээлд авч явж байхад амар тохиромжтой. Ялангуяа чихэр багтай, маш гоё амин дэмтэй. Тэг өөрөөдөө би хоцорсон найзуудтай ингээд өгөө. За. За. Шиши. Thank you. Баярлалаа. Тэгээд өөр таас нэг бэлгэлж. Өглөө ингээ хичээлдээ явах гад яарч хат ерөөсөө өглөөний цаг уудаг байхгүй. Тэгээд өдөржингөө амар өлсөд байдаг. Тэгээд яг тэр үед миний үл амар сайн дардаг. Тэгээд элдв янзын тэмчгэрийн агуулмж байхгүй. Ер нь бол амин дэмтэй. Луун ч нэг угаасаа нүдний хараан цайн гэдэг чинь тэгэхээр ингээ өдөртөө нэг шиг ийм луунгийн шүү суучхад амин дэм эрдэс байцаа нөхөж явж явах юм билээ. Хамгийн гол ашиг тусна манайхан өндөр болгодог юм билээ. Тэгэхээр та нар өндөр болмоор байвалаас луунгийн шүү суугаарай. Наач гүөх. Чи биш тий. Тань судаг найзтай өгч нөө энэ цэвэр Монгол луунгийн шүүс байгаа. Бидээс 5-ыг татсан баг хүүхдүүдэд 15. Найзтайгаа таарлаа. Яаж би мартаж чадахгүй. За тий одоо юу хийх гэдэг вэ? За одоо хамтдаа манай сургуулийн ганц руу орцгоё. Соус нь аюу гоё. Дууссан guys. Бидний хичээлч дууслаа. Бид хоёрын луунгийн шүүсч дууслаа. Эхний цаг дээр дууссан л даа угаасаа. Яг би бас 2 дугаар цаг дээр л дуусгасан л та. Stafet group маань болохоор 2019 оноос хойш луунгаа эх орондоо нутагшуулж хамгийн үржил шимтэй бүс олох сэлэнгийн хушаад суманд тариалдаг юм байна лээ. Тэгэд эх орондоо үйлдвэрлэсэн ийм гоё бүтээгдэхүүн байна. Амар гоё юмстай. Хүн бидний худалдаа авалт хийж байгаа нэг ч бүтээгдэхүүн бүрээс зүрх мартахгүй сан руу хандив болоо очдог тийм буянтай бүтээгдэхүүн юм байлээ. Тэр хандив нь болохоор зүрх мартахгүй сан, бол цайхан эмчийн баг хамт олонтой. Зүрхний төрөлхийн цооролтой хүмүүсд их орондоо үн төлбөргүй хагалгаа идэх юм байлээ. Тэгэхээр эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн авангаа бас өөр нэгэн зүрхэнд тусалж байна л гэсэн үг.